За би өнөөдөр та бүхэнд Clash Royale гэж тоглоомны хактыг нь хэрхэн татах вэ гэдгийг одоо та нарт үзүүлье. Clash Royale-ийн. Тэгээд өмнөх бичлэг дээр байсан шиг одоо Clash of Clans гэдэг тоглоомны хактыг нь татсан. Тэгээ өнөөдөр Clash Royale гэдэг нөө Supercell-ийн бүтээл болох тэр хоёр тоглоомны Clash Royale-ыг нь татах гэж байна. За эхлээд браузер руугаа ороод одоо Clash Royale Android 1. Яагаад Android 1-ээс татж байгаа гэхлээр энд дандаа хактай тоглоомнууд татдаг. Тэгээд та нар хэрвээ өшөө илүү өөр содон арай өөр маягаар хактайг татахыг хүсвэл subscribe дарж лайк дараарай. Мөн комент бичээд тэгээд арай өөрийг нь татъя. Эсвэл арай өөр гоёыг татъя гэвэл тэгээд комент дээр бичээд subscribe дараарай гэж хэлмээр байна. За хамгийн ихнийх рүү н орно. Clash Royale гэдэг хактай байна. Мөн адил та нар download Clash Royale гэдэг энэ ногооноор ясныг нь дараад тэгээд 7 секунд эсвэл 5-3 секунд болно. Тэгээд секунд нь хүлээгээд тэгээд одоо download гэдэг дээр нь дараад тэгээд started гэдэг тэгээд эхлэх болно. Татаж эхэлнэ. Хэрвээ татаж эхлэхгүй байвал таны браузероос татах зүйл чинь арай жоохон хүлээгдэж татагдж байна гэсэн үг. Тэгээд энэ бичлэгээ одоо ингээд дуусгая.